Ямар сайхан өдөр вэ? Ямар гоё цогцолтой бэ? Үнэхээр сэтгэл хөдлөж Христ итгэгч хүн байна гэдэг энэ маш том нэгүсэл, маш том хувь тавилан байдаг. Вау. Би Христэд итгээд 25 жилийн турш түүнтэй хамт алхаж байна. 25 жил би Христийн дахин амьсны баярыг тэмдэглэж байгаа гэсэн. Вау. Дахин амьсны баярыг тэмдэглэн гэдэг бүр ингээд нэг тийм жил ирэх тусам ингээд нэг ухаан сууж нэг бөөл суун гихчээр те олон гэдэг ингээд гүн гүнзгийг нутаг учрыг ингээд ойлгодог. Маш их ач холбогдол өгдөг болдгийм байна. Тэгээд өнгөрсөн 7 хоног миний хувьд яг энэ дахин амьсны баярын одоо холбоотойгоор Есүс Христийн сүүлчийн 7 хоногийн өдрүүд Иерусалимд орсноос хойш түүх, заасан сургаалууд, дамжуулсан үг, нөхөрлөд бүх юмнуудыг ингээд дахин уншаал, дахин ингээд бясалгаад, дахин бодоод тэр амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд байгаа тэр агуу нэгний тэр одоо амьдралыг судална гэдэг хэлсэн үг захиасыг нь судална гэдэг тэр чигээрээ мэрэгэн ухаан, тэр чигээрээ амь, тэр чигээрээ итгэл үнэмшил байгаа байхгүй юу? Үнэхээр онцгой санагдчихж байгаа. Бид нар өвхөөс ер нь хэр их айдаг хүмүүс үү? За Христэд итгэхээс би энэ хар залуугаас 20 гараад Христэд итгэсэн болохоор зэрэг бас нэг тийм өхлийн тухай нэг тийм бодож үзээгүй, бясалгаж үзээгүй байж явах үедээ эзэнд итгэсэн байлээ. За яг ингээд нэг хүний зам ёсоор гихчээр ингээд нэг тийм хаяа ингээ хар залуугаараа өгчүүл яана, осолд орчуул яана, өвчин тусчуул яана гэж бодож исэн тохиолдол бас байсан баха. Гэхдээ ерөнхийдөө ингээд дэлхийн ингээд хүн төрөлхтний ингээд ерөнхийн нэг юм агуулгыг ингээ харахаар зэрэг юу байдгүй гэхээр зэрэг хүмүүс маш их өхлөөс айдаг. Өхлөөс айдгийнх нь гол шалтгаан нь юу гэхээр зэрэг өхөл бол түүний амьдралын төгсгөл гэж боддог. Амьдралын одоо сүүлчийн эцсийн зогсоол гэж боддог. За манай рейнжерийн хүүхдүүд, залуучууд та нар энэ цуглаанд суух ёстой шүү. Энэ цуглаанд нэм гарагийн цуглаанд бүр зориуд та нар ингээ суух хэрэгтэй. Бүр энэ сургаалыг бүр анхааралтай сонсох ёстой. Яг бол манай өсвөр залуучууд маань тусдаа нэг яг зэрэгцээд өөр хөтөлбөр хийдэг учраас нэм гарагийн цуглааны номлолууд тэдний хажуугаар өнгөрдөг. Нэм гарагийн цуглааны өөр амьсгалыг тэд нар огт мэддэггүй өнгөрчдөг тий. Тэгээ заримдаа ингээ нэм гарагийн цуглаанд суудаггүй үеийнхэн өвнөөс болж гарч ирж байгааг ингээ харж байгаа. Тийм учраас нэг тийм бас нөгөө талаар жоохон хайрын одоо санагдчихж байгаа. Гэтэ өнөөдөр баярын цуглаанд бүгдээрээ үеийнхэн бүгд сууж байгаа учраас хүүхэд, хөгшид, залуучууд бүгдээрээ хамтдаа энэ сайхан баярыг тэмдэглэж байна. Амен. Тэгэд хүний амьдралд нэг ийм хоёр хязгаар үргэлж явж байдаг. Нэг нь юу гэхээр зэрэг төрөх, тэгээд үхэх гэж. За дахин амьлуулагдах, амьлна гэдэг ойлголт ерөнхийдөө Христ итгэлээс хойш Есүсийг аврагчаа гэж хүлээн зөвшөөрснөөс хойш бидний амьдралд орж ирж байгаа тийм зүйл байгаа. Үхээд ингээд дууснаа гэж бодож ирсэн. Тэгээ өнөөдөр би үхлийн айдсын эсрэг ярина. Үхлийн айдсын эсрэг ярина. Үхээс айдаг сүнснүүд, бодлууд, сэтгэлүүдийн эсрэг ярина. Эсвэл өөрчлөгдөшгүй хүч гэж боддог. Өөрчлөгдөшгүй нөхцөл байдал гэж боддог. Өөрчлөгдөшгүй итгэл найдваргүй гэж бодож байгаа тэр зүйлсийн эсрэг өнөөдөр би ярина. Эсний үгээр ярих болно. Амен. Өнөөдөр энэ хоёр зүйл биднийг боомлох, хязгаарлаж барих боломжгүй юм аа. Үхэл биднийг айлгаж боомлох боломжгүй юм аа. Итгэл найдваргүй байдал биднийг гацаанд оруулж зогсоох боломжгүй юм аа. Амен. Төрөний тэр золгоогийн тэр гэрчлэг бүгдээрээ сонссон те. Хүмүүс харахтаа өрөвдөлтөө ингээд хогийн цэг, хог дээрх амьдрал нь түүний хувь тавилан, түүний одоо бага байдал, нөхцөл байдал нь тэр юм шиг заримдаа ингэж бодож ирсэн байж магадгүй.
Гэтэл өөрсдийн хүч гэдэг тэр төсөл дотор түүний гэрчлэл үнэхээр онцгой байсан. Тэгэхээр өнөөдөр би итгэл найдваргүй эсрэг, би энэ итгэл найдваргүй дуу хоолойг би Есүсийн нэрээр дууга бол амаа хамаг гэж хэлмээр. Би угаасаа ийм л төрцсөн. Би угаасаа л ийм юм. Миний аав ийм хүн байсан. Миний үндэстэн ийм юм. Миний нөхцөл байдал ийм юм. Би угаасаа л ингэж төрцсөн гэдэг яг нэг хэвшмэл, нэг баригдмал, яг тэр хязгаарлалтыг би өнөөдөр Есүсийн нэрээр эсэргүүцэж байна. Эсвэл хэн нэг нь үхэхээс айж байна. Үхэл хүн болгонд ирэх болно. Бүгдээрээ үхнэ. Үхэл хизээч ирж магадгүй. Хар залуугаараач үхэж магадгүй. Өндөр насыг наслаад үхэж магадгүй. Дунд орчим насандаач үхэж магадгүй. Үхэл янз бүрээр ирж болно. Өвчин цодонгоор ирж магадгүй. Осол аваараар ирж магадгүй. Аллах хүчирхийлэлэрч ирж магадгүй. Тэсний бөмбөгөнд оногдооч үхэж магадгүй. Бүдэрч унаад үхэж магадгүй. Үхэн үхэхгүй юм ерөөсөө байхгүй. Үхэл бүх насныхныг дайрдаг. Зөвхөн өндөр настайчууд нь үхдэг юм биш. Баг бачар хүүхдүүд үхдэг. Эдгээр залуучууд үхдэг. Дунд эргэм насныхан ч үхдэг. Цоо эрүүл нь үхдэг. Үхэл бол бидний амьдралд ямар нэгэн байдлаар үргэлж орж ирдэг. Үргэлж хамт байж идэг. Бүгд хамтдаа эзний оршихуйд эзэн үгээ айлдаач. Та энэ бодлуудын эсрэг, энэ нөхцөл байдлуудын эсрэг та үгээ айлдаач. Бүгд хамтдаа залбирцгаая. Эзэн минь бидний хувьд таны үхэл ба дахин амьлалт нь маш их ач холбогдолтой гүн гүнзгий утга учиртай байлаа. Загалмайн үг нь бидний хувьд хүч чадал, бидний хувьд мэрэгэн ухаан юм аа. Загалмайн үг нь бидний нүд үзээгүй, чих сонсоогүй, зүрх сэтгэлдээ ороогүй тийм зүйл юм аа. Загалмайн бол энэ үхэл ба дахин амьлалт бол үнэхээр бидний хувьд хүч чадал юм аа хийсэн. Энэ өдөр бид нар энийг үнэхээр өндөр дүрмжилж, үүнийг бид нар чухалчилж үзэж байна хийсэн байна. Би Христ итгэж хүнийхээ хувьд би таныг эзэн гэж хүлээн зөвшөөрснийхээ хувьд Бурхан таныг үхэхстээс амьлуулсан гэдэгт итгэдэг хүнийхээ хувьд ингэж аврал ирдэг гэж итгэдэг хүнийхээ хувьд өнөөдөр энэ үгийг бид нар чухалчилж байна. Бидний чуулган энийг чухалчилж хүлээж авч байна хийсэн. Эзэн та үгээ айлдаач. Үхлийн онолуудын эсрэг үгээ айлдаач. Итгэл найдваргүй нөхцөл байдлуудын эсрэг та үгээ айлдаач. Эзэн өнөөдөр бид нар эрх чөлөөнд гарахыг хүсэж байна. Өнөөдөр бид нар таны дотор баярлалыг хүсэж байна гэсэн юм. Бид бүх оюун бодлоо зүрх сэтгэлээ энэ үгэнд хандуулж байна гэсэн. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За хэдүүлээ Библи рүү эзэн айлдаач гэж залбирсан юм чинь эзэн хаанаас үгээ хэлэх вэ те? Эзэн Библиэс үгээ хэлнэ, тийм ээ? За бүгдээр Ром 6 дугаар бүлгийг гаргая. Ром 6-гийн 1-ээс тэгвэл бид юу гэх вэ? Нэгүсэл ихсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу? Огт үгүй. Нүгэлд өгсөн бид цаашид түүн дотроо яахан амьдрах вүлээ. Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөөрөө түүний үхэл рүү баптизм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тиймд бид үхэл рүү баптизм хүртснээр түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэхтээс амьлуулагдсны адил бид мөн шин амийн дотор явах юм аа. Учир нь хэрэг бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол мэдээж бас түүний амьдтай ч адил байдал холбогдох болно. Ингэхдээ хоошид биднийг нүгэлд боочруулалгүй бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт цодлогсныг бид мэддэг.
Учир нь өгсөн нүглээс чөлөөлөгдсөн. Хэрэг бид Христтэй хамт өгсөн бол мөн түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг. Христ үхэхстээс амьлуулагдсан тул дахиж хизээж үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид түүнийг захирахгүй. Учир нь түүний өгсөн үхлийн хувьд тэр нэг удаа нүгэлд өгсөн бөгөөд харин түүний амьдардаг амьдралын хувьд тэр бурханд амьдардаг. Түүнчлэн та нар өөрсдөө нүгэлд өгсөн боловч бурханд Христ Есүсээр амьд байгаагаа тооцсон байна. Энд үхэл ба дахин амьдлалтай холбоотой маш олон өгүүлбэрүүд байгаа. Есүс Христийн үхэл нь бидний хувьд ямар утга учиртай вэ? Энэ дэлхий дээр аврагдаж болох, энэ дэлхий дээр уушлагдаж болох, энэ дэлхий дээр ариусгагдаж болох, энэ дэлхий дээр зөвд тооцогдож болох, энэ дэлхий дээр муу муухайгаа болон гэм нүглийн тэр бүх хүлээсүүдээс чөлөөлөгдөж болох нэг боломж, нэг онцгой тохиолдол, нэг том нэгүслээс нь энэ Есүс Христийн үхэл байсан. Өөр хэний ч үхлээр ийм боломж байхгүй. Хэн нэгэн хүн сайн хүний төлөө үхэж магадгүй маа гэж хэлсэн байгаа. За ингэдэг тохиолдол байна. Болж байна. Гэхдээ энэ нь мөнхийн ам мөнх авралтай ерөөсөө холбоотой биш юм. Харин бидний хувьд энэ үхэлтэй холбогдсноороо бид нар бүх өнгөрсөн хуучин бүх хүнээ бүх хүсэл тачаал бүх гэм нүгэл угаагдаж ариусгагдаж хичнээн сайныг бодох гээд хичнээн сайн сайхныг үйлдэх гээд хичнээн гэгээрд хүрэх гээд боломжгүй тэр зүйлсийг боломжтой болгосон нь Есүс Христийн үхэл юм аа. Бид энэ үхэлд ач холбогдоод өгдөгөө. Та нар юу гэж бодож байна? Үхэл бидний хувьд хэр үнцэнтэй вэ? Миний өмнөөс нэг хүн өгсөн гэдэг нь хэр их ач холбогдолтой вэ? Энэ зүгээр нэг мэдээ юу? Энэ зүгээр нэг дам яриа юу? Энэ зүгээр нэг тэр нэг юм хүмүүсийн хууш яриа юу? Энэ эсвэл зүгээр нэг амар нэгэн үлгэр домгүй? Үгүй маа. Энэ бол бүр бодтой зүйл юм аа. Энэ дэлхий дээр бүх хүмүүсийн үхлээс, бүх ам алдагчдын, бүх өгсөн хүмүүсээс хамгийн үнцэнтэй үхэл бол Есүс Христийн үхэл юм аа. Тийм учраас Есүс Христ бидэнд сүүлчийнхээ өдрүүдэд юу загсан байхаас зэрэг та нар миний үхлийг санан дурсаарай гэсэн. Бидний амьдралдаа санаж дурсаж явах ёстой, мартаж болохгүй нэг зүйл Есүсийн үхэл юм аа. Энэ өнгөрсөн юм гаргийн цуглаан дээр номлогдсон сая баасан гаргийн орой бид нар үхлийг санан дурсаж эснийхээ өмнө хүндэтгэл өргөсөн ийм орой байсан. Харин Есүс Христ үхээд дуусаагүй бидний хувьд нэгүсэл юм аа. Та нар Христийн үхэлтэй холбогдсон бол юутай холбогдсон гэсэн? Амьлалтай ч бас холбогдсон гэж. Амьлалт нь юуны төлөө ирсэн гэж байна? Амьлалт нь юуны төлөө ирсэн гэж байна? Саяын эсэл дотор ямар зүйл орж ирсэн? Есүс яагаад амьлуулагдсан гэж байна? Есүс яагаад амьлуулагдсан гэж? Би түүнтэй шин амийн дотор явахын тулд гэж. Өгсөн нэгэнд юу хэрэгтэй юм бэ одоо? Шин амьдрал хэрэгтэй. Шин ам хэрэгтэй. Шин ямиг бид нар яаж авдаг вэ? Дуусаж байж, үхэж байж авдаг юм аа. Үхлээр хуучныг, өнгөрснийг Есүс загламаа дээр дуусгасан, төгсгсөн юм аа. Үүнээс болж нэг юм орж ирэх боломжтой болсон энэ шин ам, шин амьдрал юм аа. Шин бүтээл юм аа. Амен. Тийм учраас та нар өнөөдөр Христтэй хамт цовлогдоод өгсөн юм бол өнөөдөр Христтэй хамт өөрийгөө амьд байгаа гэж тооцгсон байна. Амен. Миний хуучин бүх зүйлүүд Христтэй хамт үхээд баптизмаар дамжуулан нэгэн тэмдгээр илэрхийлэгдээд тэнд оршуулгдсан.
Харин би тэндээс босож ирэхдээ би Христийн амьлалттай холбогдоод би шинэ амьдрал дотор явах боломжтой болсон. Энэ Христийн амьлалын хүч байгаамаа. Тэгээд энэ амин өхөж дуусахгүй тэр мөнхийн амь юм аа. Түрүү манай боддуу маань юу гэж уншлаа? Бурхан ертөнцийг үнэхээр хайрсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэж хэн ч мөхөхгүй харин мөнх амьтаа болох юм аа гэж. Амен. Ингэж бид нар мөнх амьтаа болж ингэж бид нар эзэн Есүс Христ аврагдсан. Энэ амийг бид нар хэрэг тооцдог вэ? Хэрэг ач холбогдол өгдөг вэ? Та нар Христэд итгээд тэгээд үхээд дахин амьлуулагдана гэдэгтээ итгэдэг үү? Бид нар өнөөдөр нэг зүйлийг мэдэх ёстой. Христ итгэгч нар бас хүн төрлөختөн бүгд мэдэх ёстой. Энэ их зэрэг үхээд дараагийн амьдрал байгаа гэдэгт итгэх ёстой. Амен. За бүгдээрээ 1-р Коринт 15 дугаар бүлэг дээр очие. За 12 дугаар эшлэлээр хэрэг Христ үхэгчдээс амьлуулагдсан гэж тунхаглагдсан бол та нарын дотор зарим нь үхэгчдийн амьд байхгүй гэж юунд ярина вэ? Үхэгчдийн амьд байхгүй бол Христ амьлуулагдаагүй болно. Христ амьлуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон. Та нарын итгэж хоосон болно. Үнэн дээр үхэгчд амьлуулагддаггүй бол түүний амьлуулаагүй Христийг тэр амьлуулсан гэж бид Бурхныг гэрчилснээр Бурхны хуурамч гэрчлэгчд болно. Учир нь үхэгчд амьлуулагддаггүй бол Христ амьлуулагдаагүй болно. Христ амьлуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсож мөхсөн болно. Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй болно. Харин чухамдаа Христ үхэгчдээс амьлуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөө гэсэн байна. Амен. Бидний итгэл хизээ хоосон болох бай. Бидний итгэл хизээ хоосон болох бай. Хизээ бид нар хамгийн өрөвдөлтэй хүмүүс гэж тооцогдох бай. Ямар үед? Итгэл найдваргүй тохиолдолд. Ямар итгэл найдваргүй тохиолдолд зэрэг амьд оршигч Бурхан байхгүй Христ үхэгчдээс амьлуулагдаагүй гэж үздсэн тэр сургаалт автсан тохиолдолд бид нар итгэл найдваргүйд бол дотор мөхөх болно. Харин өнөөдөр бүх нөхцөл байдлууд итгэл найдвар байгаа гэдэг тунхаглах цорын ганц амьд сургаал бол Есүс үхээд амьлуулагдсан гэдэг тэр сургаал юм аа. Хэрвээ энэ сургаалыг ойлгохгүй, энэ сургаалыг хүлээж авахгүй бол хүмүүс итгэл найдварууд дотроо мөхөх болно. Тэгээ ялангуяа Христ итгэгч нар Есүсийг тунхагладаг мөртлөө, Есүсийг үхсэн гэж итгэдэг мөртлөө түүний дахин амьдралтанд итгэхгүй бол бид нар энэ дэлхий дээр хамгийн өрөвдөлтэй хүмүүс болно гэж. Тэгэхээр миний итгэл найдварыг хүчтэй болгодог, урам зориг өгдөг, урагш нь явуулдаг, хөдөлдөг, хүрэгдэг, дуудаг хөв тавилан дотор маань үнэхээр тэнхээтэй болгодог, урам зоригтой болгодог, өндөрлөг газруудаар явуулдаг, хонхор газруудаар гүйлгдэг. Тэр нэгэн итгэл үнэмшил, тэр найдвар бол Есүс амьд байгаа гэдэг тэр итгэл юм аа. Есүс үхээд амьлуулагдсан гэдэг тэр итгэл юм аа. Амен. Тийм учраас үхэл бол төгсгөл биш гэдгийг бид нар яах вэ? Зүр сэтгэлдээ хүлээж авсан хүмүүс байх хэрэгтэй. Хэрэв үхэл төгсгөл биш гэдгийг итгэсэн хүмүүсийн дотор ямар найдвар байх вэ? Эсвэл үхэл төгсгөл гэж бодож байгаа хүмүүсийн хувьд ямар итгэл найдвар байх вэ? Тэдэнд итгэл найдвар гэж байхгүй. Харин Христ үхээд амьлуулагдсан гэдэг нь бидэнд итгэл найдварыг өгч байгаа. Итгэл найдварыг мань чөлөөлж байгаа тэр зүйл юм аа. Христ үхсэн гэдэг нь олон юм зүйл дууссан гэдгийг илэрхийлж байгаа юм аа. Тэгээд дараагийн шинэ амь руу орох боломжийг төлөөлж байгаа энэ зүйл болж байна. Тэгээд энэ ишлэлийг цааш нь унших юм бол
ингэж хэлсэн байгаа юм да. Хамгийн одоо сүүлд устгагдах ёстой дайсан бол юу вэ? Хамгийн сүүлд устгагдах ёстой дайсан юу гэж хэлсэн бэ? Үхэл гэж хэлсэн. Үхэл юм аа. Үхэж байна гэдэг нь түрүү манай пуугийн ахлагч маань хэлсэн те. Есүсийг үхчихлээ. Ялцлаа, Есүсийг ялцлаа гэж бодож байсан те. Гэтэл тэр сатаны муухай хашгирж байгааг сонссон уу? Харсан уу те? Тэр бурхны нууцыг загалмайн үхлийн мэрэгэн ухааныг тэр ойлгоог. Тэр мэдээг өнгөрсөн 7 хоногт бид нар энэ тухай уншсан те. Энэ үеийн захирагчид үнийг мэдсэн байсан бол Христийг цовдлохгүй байх байсан гэж. Энэ бурхны нууц эс. Энэ тухайн үеийн грекийн ухаантуудын хувьд юудэчүүдийн тэмдэг үлддэг, гайхамшиг тэмдгийг эрэлхийлдэг хүмүүсийн хувьд мунхаглал гэж бодож байсан. Гэтэл энэ бурхны нууц, бурхны мэрэгэн ухаан байсан. Үүгээр бид нар авралт ирж байгаа юм аа. Тэгээд яг тэр үед Есүс загалмаадаар үхээд дуусах тэр үед үхэл тэнд яллагдж байгаа юм. Үхлийн хүч нуран унж байгаа юм. Цаашид үхэл түүнийг захирахгүй гэсэн. Тэгвэл Христ итгэхэд үхэлтэй холбогдоод дахин амьдралтай холбогдсон хүмүүсийн хувьд үхэл тэднийг захирахгүй юм. Амен. Бид нар маш том итгэл найдар дотор амьдарч байна. Түрүү манай дүүрнээ маань ямар чухал ишил уншив. Үгсэн ч амьдсан ч бид нар хэний төлөө? Эзний төлөө юм агч. Амен. Үгсэн ч амьдсан ч бид нар эзний төлөө юм. Тэгэхээр одоо бид нар үхлээс айх хэрэггүй. Эсвэл ингээд одоо байгаа нөхцөл байдал дотроо дуусах ёсгүй. Харин өнгөлөгдөж, гялалцаж явах ёстой нэг найдвар нь Есүс амьд байгаа юм а гэж. Би түүнтэй амьд байгаа юм а гэдэг мэдэх итгэх энэ бол бас чухал. Энэ дотор бас нэгэн чухал үлгэж авах нэг зүйл болохоос зэрэг та нар энэ амьдралдаа гэж хэлсэн байна. Энэ амьдралдаа гэдэг ямар хугацаа хэлж байгаа? Ямар хугацаа хэлж байгаа? Энэ амьдралдаа гэдэг хугацааг төрөөд өөхөх энэ хоёрын хоорондох энэ хугацаа хэлж байгаа тийм үү? Та нар энэ хугацаанд Христэд найдах юм бол гэж. Мөнх амьдралын тухай боддоггүй. Зөвхөн энэ хугацаанд Христэд итгээд амжилттай амьдрна гэж боддог. Эрүүл сарвал амьдрна гэж боддог. Баяр хөөртэй амьдрна гэж боддог. Энэ хугацаанд нэг ямар нэгэн тийм одоо бурхан өгсөн хувь тавилан дотор амьдрна гэж боддог. Ийм өчүүхэн тийм хугацааны амьдралыг энэ амьдрал гэж хэлж байгаа. Харин бид нар бүр тэр энэ амьдралаас цаашрах юмыг харж итгэдэг тийм итгэлийн хүмүүс байх ёстой шүү дээ. Амен. Тэгээд итгэж найдах юм бол бид нар урам зориг, эрч хүч улам илүү өгөгднөө дээ тий. Бид нар айхгүй амьдрнаа та. Гэтэл зарим хүмүүс энэ Коринт ямар сургаалд орж ирсэн байх вэ гэхээр зэрэг за Есүс үхсэн. Үнэ. За түүний үхлийг өгөөсөхгүй үнэ. Гэхдээ Есүс амьд гэдэгт итгэхгүй байна. Бас үхэхсэд амьлна гэдэгт итгэхгүй байна. Ингээд хүний амьдрал дуусч байгаа штэ гэсэн сургаал орж ирсэн байна. Харин өнөөдөр бид нарт энэ сургаал орж ирээгүй тий. Энэ эндэр дээрээс ингэж яригдахгүй байгаа нь ерөөл юм аа. Эсвэл таны гэрт ингэж яригдахгүй байгаа нь. Хэрвээ ингэж яригдах юм бол энэ сургаал орж ирэх юм бол та яах нь вэ? Шууд няцаах нь тийм үү? Шууд залруулах нь. Эсвэл ингээд бүр энэ авцдуулах гад энэ хүлээсэн дээр оруулах гадах юм бол энэ ганц сургаалаас яах нь вэ? Зүхтаах хэрэгтэй. Амьд байхгүй гэж ярих юм бол энэ буруу сургаал. Энэ итгэл найдвар өгөөчүүдийн сургаал. Энэ амьдралдаа эзэнт найдсан хүмүүсийн сургаал. Харин бид нар мөнх амьтаа гэдгээ итгэж мөнх амьд хүрнэ гэдэгтээ итгэж
мөнх амийг олсон гэдэгтээ итгэж та нар мөнхийн улсын талаар хэрэг төсөөлдгөө, боддгоо. Аврал гэж яг юу юм? Аврал гэж яг юу юм? Аврал гэдэг чинь мөнхөд бурхантай хамт байхыг хэлж байгаа. Дуусах тухай ерөөсөө биш шээ. Энэ бол бидний аврал. Энэ бол бидний эрх чөлөө. Энэ бол бидний итгэл найдвар. Бид нар тэр итгэл найдвараас өнөөдрийн амьдралыг чиглүүлэх ёстой. Тэр дээрээс, эндээс биш. Дээрээс. Бүгд Колосай номыг гаргая, 3 дугаар бүлэг. Тиймээс хэрв та нар Христтэй хамт амьлуулагдсан юм бол дээгүүрхийг хаа. Тэнд Бурхны баруун талд Христ заларч байгаа. Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг ирмэлц. Учир нь та нар өгсөн бөгөөд та нарын амь Христтэй хамт бөгөөд та нарын амь Христтэй хамт нууцлагдсан гэсэн. Бидний амь болог Христ иршигдэх үед та нар ч бас яруу алдар дотор түүнтэй иршигдэх болно гэсэн. Мэн. Иршигдэх болно. Бид нар хаанаас өдөрдүүлж амьдрах нь вэ? Дээрээс тэнд хэн байгаа гэж байна? Христ байгаа гэж. Христтэй хамт юу байгаа гэж байна? Христтэй хамт юу нууцлагдсан гэж байна? Бидний амь Христтэй хамт байгаа. Тэр амь нь хэн гэсэн? Христийг өөрийг нь хэлж байгаа. Тэр бол бидний амь. Миний амь Христтэй хамт дээр нууцлагдсан. Бид Христтэй хамт амьлуулагдсан юм бол дээгүүрх зүйлсийг хаа гэж. Энэ газрын зүйлсийг биш. Энэ дэлхийн онолуудыг биш. Энэ дэлхийн мэрэгэн ухааныг биш. Энэ дэлхийн ололт амжилтыг биш. Бидний итгэл найдвар. Бидний бүх зүйлс тэр дээрээс ихтэй байх ёстой. Тэндээс өдөрдөөсөн. Тэндээс чиглүүлэгдсэн. Тэндээс өгөгдснөөр, тэндээс авагдснаар, тэндээс хуваарлагдснаар, тэндээс олдсноор нь бид нар яах ёстой? Амьдрах ёстой юм аа. Дээгүрх зүйлсийг хаа. Тэгээд та нар газар дээр юу байдаг гэж бодож байна? Газар дээр юу байдаг гэж бодож байна? Энэ нь бол садар самуу, бозор булаа, тачаал, муу хүсэл, шунхайр болох шүтэн шүтгэн юм аа. Эдгээрээс болж бурхны хилэн дуулгүй хөвгүүдээр ирэх болно. Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхачил явсан. Харин эдүүгээ та нар бас уур хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүр төс бүгдийг зайлуулж хаягтун. Би биедээ худал буяар. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ өвөлтөнд тайлж шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн түүний дүр төрхийн дагуу мэдлэгч шинжлэгдсэн хүн юм аа. Энд грек ба юуд хослуулсан ба хослуулаагүй хэл хартнууд, скуудууд, боол ба чөлөөт гэж байхгүй. Харин Христ бол бөгөөд бүгдийн дотор байна гэсэн. Энэ газар дээр юу байдаг гэж байна? Газраас бид нар юу олох вэ? Газраас бид нар сатар самууныг олдог. Хүсэл тачаал олдог. Бардамнал ихэрхлүүдийг олдог. Маргаан тэмцэн өрсөлдөөнүүдийг олдог. Шүтэн шүтлгийг эндээс олдог. Би бинийхээ дээр гарах гэсэн тэр үзэл бодлуудыг бид нар энэ газраас олж авдаг. Та нар энэ газраас бид нар энэ зүйлийг хайдаг. Бид нар Есүсийг мэдхгүй байхдаа бид нар энэ дотор бүгдөө энэ дотор амьдарч ирсэн. Гэхдээ Христ итгээд түрүү мөнх хатагийн уншсан хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэгчдээс амжуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно гэж. Яг ингэж та амаараа хүлээн зөвшөөрсөн үү? Таны яг зүрхэн дотор яг ийм Есүс амьлуулагдсан гэсэн яг тэр итгэл байгаа юу? Эдгээр чинь биднийг авралт хүргэнэ гэж хэлсэн байна. Яг ингэж хэлсэн бол бид нар ямар хүмүүс болсон бэ гэхээр бид нар хуучин хүнээ тайлаад шинэ хүн болсон.
шинэ бүтээл болсон юм аа гэж. Шинэ бүтээл дотор юу байхгүй гэж, шинэ бүтээл дотор ямар ч ялгуурлал байхгүй. Тэн дотор юу дэ гэж байхгүй. Юу дэ гэдгээр ингээд бусад үндэснээс би давуу гэж бодох тийм юм байхгүй. Эсвэл грек гэж байхгүй. Эсвэл хэл хартнууд гэж байхгүй. Тэнд боол гэж байхгүй. Тэнд чөлөөт гэж байхгүй. Тэнд хослуулсан эсвэл хослуулаагүй гэж байхгүй. Скучууд гэж байхгүй гэж. Бүгд Христ дотор бүгд юм агшилсан байна. Амен. Шинэ бүтээлийн онцлог нь энэ. Тэнд дотор ямар ч ялгуурлал байхгүй. Тэнд дотор дорд үндэстэн гэж байхгүй. Дээр үндэстэн гэж байхгүй. Дээр хүн гэж байхгүй, доор хүн гэж байхгүй. Бүгд Христ дотор эрх чөлөөтэй нэг ижил үндэсэнтэй юм аа. Энэ хүмүүсийг шинэ бүтээл, шинэ хүмүүс гэж хэлж байгаа. Амен. Гэтэл өнөөдөр газар дээр юу байна? Бүх ялгуурлалыг ил болгож байна. Агуу үндэстэн, дорд үндэстэн. Эсвэл эрэгтэй эмэгтэйгээр, эсвэл насны хүүс онцлогоор ашиг сонирхлын маргалдаан тэмцэлтээнүүд маш их байна. Өнөөдөр ингээд нэм гарагийн цуглаа ингээд хөгшөд нь өвгөд нь бүх уюуд ингээд сууж байгаа энэ Бурхны туйлын хүсэл юм аа. Амен. Энэ дотор баян хүн байна, энэ дотор ядуу хүн байна, энэ дотор бизнесмен хүн байна. Бүгд Христ дотор үнцэнтэй юм аа. Үүнийг шинэ бүтээл, үүнийг шинэ Христийг өмсөн хүмүүс гэж хэлж байгаа. Амен. Тэгэд одоо бид нар энэ газраас юм хайгаад байхгүй. Та нар газраас ийм юм л хурааж ав. Харин дээгүүрх зүйлсийг хайх юм бол тэр тэнгэрлэг зүйлсийг бид нар хайх юм бол бид нар Христээс хайх юм бол тэнд ам байгаа юм аа. Явж бидэнд хамгийн чухал зүйл юу юм бэ? Ам шүү дээ. Ам шүү дээ. Бүх хүн төрлөختөн амийнхаа төлөө л хийхийг хичээдэг. Амийнхаа төлөө л амьдардаг. Амийнхаа төлөө л идэж уудаг. Амийнхаа төлөө сайн сайхныг эрэлхийлдэг. Гэтэл буруу газраас хайгаад байна. Буруу газраас хайгаад байна. Газар дор эрдэнэс, алт баялаг, нүүрс, алт мөнгө бүх юм байгаа. Тэнгэрт ам байгаа. Эрдэнэс нь чухлуу, амин чухлуу. Христийн үхлээрээ олж өгсөн тэр ам. Энэ бол бас алдаж болохгүй маш чухал зүйл юм аа. Христ итгэлийг бид нар Библийг ингээ харах юм бол Библи бүхэлдээ Христийг тойрсон сургаал ах. Христийг төрүүлэх бүх иш үзүүлэг, бүх төлөвлөгөө, бүх уугийн бичгүүдийг Бурхан хийдэг. Энэ дотор төрөл бүрийн хүмүүсийг ашигладаг. Хар үндэстэн хүмүүсийг ашигладаг. Гэмтнүүдийг, алуучдыг ашигладаг. Завхаа янхан хүмүүсийг ашигладаг. Та нар Матай 1-р бүлгээс Есүсийн уугийн бичгийг уншаар тэн дотор төрөл бүрийн хүмүүс орж ирсэн. Тэн дотор ганцхан юудэ хүмүүсээр дамжин Есүс төрөөгүй байдаг. Тэн дотор төрөл бүрийн хүмүүс ороод уугийн бичиг дотор яваад тэгээд аврагч мэндэлсэн баг. Тэгээд аврагч мэндэлснээс хойш Христийн 33 жилийн амьдралын түүх маш чухал. Тэгээд түүний үхэл маш чухал. Тэгээд түүний үхлийн дараа юу боллоо? Дахин амьдлалд маш чухал. Дахин амьдаад хаашаа явлаа? Тэнгэр өөд явсан. Бүр тэ дагалдагч нь харсаар байтал үүдүүд авагдлаа гэжсэн баг. Тэгээд тэр ингэж явсан дугаа адил яах вүлээ? Буцаж ирнэ. Есүс ирэх болно. Тэр явсан шигэ тэр эргэж ирнэ. Тэр энэ нь өөрт нь итгэл найдвартай хүмүүсийн итгэл найдвар болж сэргэг байлгах маш ач холбогдолтой чухал зүйл. Бид нар эзнийг ирнэ гэж хүлээх юм бол та нар хүлээдгөө.
Эснийг ирээсэй гэж хүлээдгүү. Ирэх ирэхгүй ногт хамаагүй байна уу? Ирсэн ч яадаг, байсан ч яадаг юм байна уу? Тийм биш үстэй. Христ ирээсэй. Библиэд ингэж хэлсэн бол Христийг ирэхийн тулд та нар түргэлүүлээрэй гэж хэлсэн баг. Христ үнэхээр ирээсэй. Христ үнэхээр ирээсэй. Би 12 дахь настай сумын төвийн хүүхэд байхдаа 100-ынхаа 3 сарын амралтыг хөдөө суманд хүргэн ахындаа өнгөрүүлдэг гэсэн. Тэгээ хоньны бэлчээртээр ингээ гэрээ санана. Тэгээд ингээд нэг тийм юм одоо ингээд намайг ингээд нэг нь ирээд ингээд намайг аваасаа гэж ингэж боддог. Тийм хүсэлтэйг ингээд хоньны бэлчээрт ингээ хэвддэг. Заримдаа ээжээгээ санаад, аавыгаа санаад, ах トゥ санаараа санаад ингээд хоньны бэлчээрт ингээ уйлдаг хөөхтэйсэн. Тэгээд ингээд нэг нутгийн зүгээс ирдэг ингээд мотоциклд морьтой хүмүүсийг ингээд хараад ингээд хүлээдэг тийм хөөхт байсан. Тэгээд яг энэ хүлээлтийг би мэднэ. Тэгээд яг миний тэр хүлээсэн тэр мөч болох юм бол ямар их баярлдаг. Би харах юм байна гэж боддог. Би гэртээ очиж, би ээжтэй очиж, би аавтай ойж гэж боддог. Бид тэр ингэж хүсэн хүлээдгүү. Тэгээд заримдаа ингээд янз янзын нэг юм мохор сүсэг шиг юм ингээд бодноо. За одоо яг нэг юм тохиолдвол манай гэрээс нүхэн ирээд намайг авна гэж боддог. Тэгээд нэг тийм нэг тэмдэг болохын тулд ингээд заримдаа боддог, хайдаг. Тэгээд Христ ирэхийн тулд тэмдгүүд болно гэж хэлсэн. Тэгээд фэйсбүүкээр дэлхийд даяар болж байгаа юмнуудыг сонсоод тэндээс тэмдэг хайж байгаа. Есүс угаасаа өөрөө хэлсэн. Би ирэхэд тэмдэг үлдэж миний өмнө тэмдгүүд болно гэж хэлсэн ба. Тэгээд тэр тэмдгүүдийг ингээд боддог. Энэ яг Есүсийн хэлсэн тэмдэг мөн болов? Есүс ирэх гэж байгаа юм бах та. Та нар тэгж боддгоо. Та нар ийм итгэгч нар мөн үү? Тэр үер, ус, гал, төмөр, тэр золгүй байдлууд, тэр бүх зүйлүүд энэ зүйлүүдийг ингэж Есүсийн тэмдэгтээ зөөцүүлж аав маань ирэх гэж байгаа юм шиг. Яг тийм байдлаа тийм хүсэн хүлээлттэй байгаа. Одоо бид нар Есүс эзнээ хүсэн хүлээх цаг юм аа. Ирээсэй гэж. Ирээсэй гэх маань нэг зүйлийг бидэнд нэг даалгавар өгдөг. Ямар даалгавар өгдөг гэж? Дэлхийн төгсгөл яаж болох вэ гэхээр зэрэг бүх хүмүүс сайн мэдээ хүргэх. Тэрний дараа бидний эзэн Есүс ирнэ гэж хэлсэн байна. Тэгээ Есүс эзнийг төрөглүүл гэдгийн шалтгаан нь сайн мэдээг идэвхжүүл гэсэн үг. Сайн мэдээг төрөглүүл. Яв. Үндэснүүдэд хүмүүс сайн мэдээг тунхаглал, сайн мэдээг хүрээгүй, сонсоогүй газрууд хаана байна? Тэр хүмүүс рүү яв. Тэгээд энэ ингээд хурдан хийснээрээ хүмүүс дэлхийд төрсэн хүн болгон сайн мэдээ сонсоод тэгээд бидний бурхан шодрог байхгүй юу? Есүс ирэхэд юу болох вэ? Энд сая юу хэлсэн? Бурханы уур хилэн дуулуургүй хөвгүүддээ буух болно гэж хэлсэн. Хоёр зүйл болно. Үхэгсэд хийгээд амьдагсад бүгд шүүгдэнэ. Тэгээд бүр эзэн Есүс ирэхдээ бүр тэсэн ятан тэм хүлээж байгаа хүмүүсээ аварна гэж. Ингээд сэргийг байгаа, бэлэн байгаа. Ингээд бүр Есүсийг ингээд тэсэн ятан хүлээж байгаа тэр хүмүүсийг авна гэж. Тэгээд дараа нь юу болох вэ гэхээр зэрэг Бурхны уур хилэн дуулуургүй хөвгүүдийн дээр бууна гэж. Есүс төрсөн үнэн үү? Амьдрсан үнэн үү? Өгсөн үнэн үү? Дахин амьдсан үнэн үү? Ирэх нь үнэн үү? Ирэх үү? Ирээсэй гэж хүсэж байна уу? Хэн ирээсэй гэж хүсэхгүй гэж? Итгэлгүйчүүд, завхаарагчид, өөрийн дураар байгаа тэр хүмүүс битгий ирээсэй гэж хүсэж байгаа. Харин хэн түүнийг ирээсэй гэж хүсэж байгаа вэ гэхээр зэрэг түүнд итгэж найдсан.
түүнтэй хамт түүний амьлалттай нь холбогдсон дээгүрх зүйлсийг эрен хайж байгаа тэдгэр хүмүүс нь түүнийг тэсэн ятан үлээж байгаа. Амен. Үхсний дараа бидэнд амь байгаа шүү. Амьдрал байгаа шүү. Битгий энэ үедээ энэ амьдралдаа найддаг хүмүүс битгий болж хувраарай. Ингэм бол бид нар хамгийн өрөвдөлтөй хүмүүс болно шүү. Бидний итгэл найдар байгаа шүү. Есүс явсан шиг эргэж ирнэ шүү. Эрэхтээ тэр өөрт нь итгэгчдийг аврахаар ирнэ шүү. Амен. Тэгэд түүнтэй хамт очих газар нь ямар газар гэж бодож байна. Мөнхийн ус. Тэнд юу байхгүй лээ? Үхэл гэж байхгүй. Тэнд цаашид үхэл биднийг нь ойлгохгүй. Тэнд өөр юу байхгүй лээ? Нулимс байхгүй. Нулимс байхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өвчин зовлон, үзэлцэн, дайн, дажин, өвчин одоо юу гэдэг тийм байхгүй гэсэн үг. Тэгээд тэнд очиод ингээд бид нар цаг хугацааг мартна. Угаасаа цаг хугацаа мөнх. Ингээ ямар нэгэн цаг хугацаа дуусна гэж бодохгүй. Тэгээ бид нар тэнд очиод Бурхныг яг байгаагаар нь харна. Тэгээд бид нар тэнд юу болох вэ гэхээр зүгээр алмаарна. Зүгээр алмаарна. Бид нар энд тэгээд цаг хугацааг мартдаг үе байдгүй. Гинэт алмаарсан үед байдгүй. Байдаг шүү дээ, тий. Тэгээд тэнд ингээ мөнхийн мөнхөд алмаарна. Тэгээд тэнд ингээд 24 ахлагчид тэтмээ хаяад тэгээд тэд нар амнаас гарсан үг нь та бол ариун та л алдарч зохистой гэж хэлхээс өөр юм тэдэнд байгаагүй. Тэд нар энэ дэлхий дээр олж авсан үнэхээр итгэл зүтгэлээр үнэхээр эзэн Есүсийн төлөө амьдрсан тэр амьдралын тэтмийн шанхамтууд нь тэд нар өгөгц угаасаа эзэн амласан тэр тэтмүүд нь байгаа. Гэхдээ Бурхны оршиход очингууд тэр тэтмүүд нь тэдний хувьд юу юм бэ? Тэр тэтм нь яг юу юм бэ? Тэд тэр тэтмээ авсан гэж байгаа. Тэнгэрийн улсад. Тэд нар ингээ бибинтэйгээ тэтмээрээ сайхах боломж олдоогүй. Миний тэтэм илүү гэх тийм боломж байхгүй. Тэд нар ингээ Бурхныг хараад алмаарч. Та нар төсөөлөгч байна. Бид ийм итгэл найдар байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр бид нар Христийн үхэл ба дахин амьдлалтыг тунхаглаж амьдарч, найдаж, итгэж болно. Магадгүй та маргаас залуугаараач өнгөрч магадгүй. Олон жилийн турш уртаа өндөр настай ч хүн болж магадгүй. Гэхдээ нэг л найдвар байгаа. Бид мөнхөд Христтэй хамт байхад дуудагдсан юм аа. Амен. Амен. Энэ бол бидний баярын шалтгаан юм аа.